Цахилгаан одоо засгийн газрын хөтөлбөртэй хэрэгжилтэй юм уу төсөвтэй хэрэгжилтэй асуудлуудыг ярихдаа мөнгө санхүү хөрөнгө талаас нь яриад байдаг. Илүү дутуу зарцуулж уу, төсвийн хуулиа зөрчиж үү. Харин тэнд ажил тасарж уу, арга хэмжээ тасарж уу, юунаас болж уу гэдгийг ерөөсөө тодорхой ярьдаггүй. Өөрөөр хэлэх юм бол манай парламентт байгаа нэг дутагдал бол гүйцэтгэлийн аудит хийж чаддаггүй. Бидэнд хяналтын пункт байдаг, бид гүйцэтгэлийн аудитаа хийж чадахгүй. Тийм ч учраас өнөөдөр жишээлбэл төрийн тэргүүн биднийг засгийн газрын карманд байна гэж хэлээд шүү дээ. Яг гэвэл бид өөрсдийнхөө механизмд ажиллуулж чадахгүй. Бидний аудитын тогтолцоо бий юу? Бий. Их хурлын дэргэд бий юу? Бий. Гэхдээ бид нар тэрийг зөвхөн төсөв санхүү чиглэлээр хандуулаад байсан болохоос биш гүйцэтгэлийн аудит үр дүн тал руу нь ерөөсөө хандуулаагүй. Харин тэр чиглэлд нэг алхам хийсэн хууль болсон байна гэж би бодоод байл. Өөрөөр хэлэх юм бол энэ арга хэмжээ яагаад тасрав? Төсөв санхүүгээс болох бол нэг хэрэг. Нөгөө талаасаа бас тухайн салбарын удирдлага, удирдах ажилтнууд, менежментийн ур чадвар дутуугаас болсон байж болно шүү дээ. Тэрийг бид нар гүйцэтгэлийн аудитаар гаргаж ирдэг болж чадах юм бол, дүгнж чаддаг болох юм бол өнөөдөр одоо энэ гам гишүүний хэлээд байгаа шиг хариуцлагатай төр бий болох байх. Тэрийгээ бид нар ажиллуулж чадахгүйгээс болоод нийлэнхүйдээ хариуцлага гэдэг юм чинь байхгүй суларчаад байгаа юм. Тэр чиглэлд бол энэ өргөн баригдаад байгаа хуулийн төслийг бол бас агс дэвш гаргах хууль болжээ гэж ингэж бодож байгаа. Харин зүгээр нэг зүйлд хуулийн төсөл санаачлагч яагаад анхаараагүй юм бэ гэж цаашдаа хэлцүүлгээ явцад энийг нэмж болох уу гэж. Төсвийн гүйцэтгэлийг хэлцэхдээ бид нар аудитын дүгнэлттэй хамт оруулж ирж хэлцдэг шүү дээ. Тэр чинь өөрөөр хэлбэл бас хөндлөнгийн дүгнэлттэй хамт бид ярьж байгаа юм. Би бол ахиц гарч байгаа гэж бодож байгаа. Өнгөрсөн жил бол аудитын газар тодорхой зарим сайдууд дээр төсвийн хууль зөрчижээ гэж орж ирж байсан. Тэр бол бас нэг дэвшил. Түүнтэй ижилхэн бас одоо энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр за одоо энэ орж ирж байгаа нийгмийн эдийн засгийн хөгжүүлэх үндсэн чиглэл яагаад тасалдсан юм бэ гэдэг аудитын дүгнэлттэй орж ирдэг бол тэр дотроо гүйцэтгэлийн аудитын дүгнэлттэй орж ирдэг болох юм бол энэ үр дүнтэй болох юмаа гэж ингэж бодож илээ. Тэгэхээр та бүхэн энэ тал дээр бас анхаарах бололцоо байгаа юу чааштай. Энэ үндсэн чиглэлийг хэлцэхдээ дэгийн дагуу үндэсний аудитын газар, засгийн газрын их хурлын дэргэдэх байгууллага дүгнэлт гаргаж оруулж ирж хэлцдэг ийм заалт нэмээд явж болох уу. Тэгэх юм бол бас хөндлөнгийн хяналтайгаа хамт хэлцэгдэх болно гэсэн үг шүү дээ. Тал талаасаа одоо нухацтай ярих бололцоо бүрдэж өгөх юмаа гэж. Энэ талаас нь хэлцүүлгийн явцад нэмэх бололцоо байгаа юу? Төсөл санаачлагч нар юу гэж үзэж байна? Өмсөгдөж шүү. За, хэлэлц хэсгийг нь шийдчихэд хэлэлц явцдаа бас энэ таны ярьж байгаа аудитын дүгнэлтийг одоо мэдээж хөндлөнгийн байгууллагаар бид бас үнэлүүлж дүгнүүлж үнэхээр биелсэн байна уу, биелээгүй байна уу, бодиттой дүгнсэн байна уу, дүгнээгүй байна уу гэдэг дээр бас дүгнэлт гаргуулж ээж одоо мэргэжлийн хүмүүсээр мэргэжлийн шинжээч мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж ээж одоо орж ирэл асуудал маань аль бодиттой болох байхаа. Тэгэхгүй бол мэдээж нэг нь хийсэн гэдэг нөгөөх нь хийгээгүй байна гэдэг дээр бас их адаггүй бас тийм аргааны их уср болж магадгүй юм аа. Бас таны саналыг бас хэлэлцэх явцдаа анхаарч болох байхаа гэж бодож байна. Ер нь бол үндсэн чиглэл дээр тусгагдсан зүйлүүдээс одоо хамгийн сүүлийн жишээхэд бид маш олон жил Монгол улс газрын тосыг дотооддоо боловсруулдаг болоо. Нефт бүтээгдэхүүн одоо импортын хараат байгаа. Энийг дотооддоо шийдэг болоо гэж олон жил зорилт тавьж байгаа. Энийг жил бүрийнхаа сүүлийн 2 удаагийн одоо засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр тусгагдсан. Сүүлийн 8 жил. Ерөөсөө хэрэгжихгүй байж байгаа. За миний одоо их хурлд орж ирснээс хойш 2009 оных 2010 оных одоо 2010 оны үндсэн чиглэлж жил бүр газрын тос боловсруулах үйлдвэр дархан хотод байгуулна гэж тусгагдж байгаа. Ерөөсөө хэрэгждэггүй. Тэгсэн байхад одоо бид нар үйл ажиллагаа маань хэрэгжиж чинь болж чинь бүтэж чинь гэж яриад яваад байгаа юм л та. Ганцхан жишээн дээр яг иймэрхүү байдлаар маш олон зорилтууд, маш олон одоо сонгуулиар ирсэн бидний амлалтууд мөрийн хөтөлбөр тусгадаад үндсэн чиглэл тусгагдчихад ерөөсөө засгийн газар дээр үйл ажиллагаанд хэрэгжихгүй байгаа юм л та. Энийг л хэрэгжих хэрвээ бид хэлэлцээд үнэлт өгдөг болчвол хэрэгжих боломж бололцоонд бүрдэх юм аа гэж үзэж байгаа. Тэгээд энэ явцдаа мэдээж таны авч байгаа саналыг бас тусгуулж ажиллаж болох байхаа гэж бодож байна.
За баярлалаа. Доос өрн гişүү. Тэгээ би мөн дэмжиж байгаамаа. Үндсэн чиглэл бас нэг тодорхой гүйцэтгэл үр дүнгийн биелэлтийг авч хэлцдэг байх нь хариуцлага талаасаа бол хэрэгтэй зүйл гэж ингэж бодож байна. Зүгээр яг хэлцүүлгийн явцдаа бол тэр хөндлөнгийн аудитын дүгнэлттэй хамт биелэлтийг хэлцдэг заалт нэмэгдээд явчих юм бол шүү сайжрах байх гэж ингэж бодож байна. Ер нь үндсэн чиглэлийг бид нар цаашдаа бол дараа жилийн төлөвлөлт гэдэг агуулгаар нь хөгжүүлэх ёстой байна. Төлөвлөлт гэдэг. Тэр агуулгаараа явах юм бол тухайн яг төлөвлөлтөө дагаад төсвөө хийдэг. Ингэчих юм бол үр дүнтэй болно. Тэгээд гүйцэтгэлийн хэлцэгтэй төлөвлөлт төсвийнхаа биелэлтийн үр дүн хоёрыг зэрэгцүүлээд тэгээд гүйцэтгэлийн аудиттай хамт явчих юм бол хариуцлагч нэмэгдээд ингээ үр дүнтэй болох болов гэж. Бид нар бас нэг зарим нэг юмыг олон жил ярьдаг баймааргүй байна. Үр дүнтэй болгодог. Үр дүнгийн илт одоо тооцдог, дүгндэг. Ингэж л явахгүй бол цаашдаа энэ эдийн засгийн хөгжлийн одоо энэ хурдц чинь биднээс төрүүлээ явчих гэдэг. Тийм учраас би төлөвлөлт гэдэг талаас хөгжөөсэй гэж бодож байгаа. Түрүүн би бас конжектор жигшүүний хэлээд байгаа нэг зүйлтэй санал нэг байгаамаа. Хэрвээ төлөвлөлт гэж бодож явдаг бол энийг зэрэг хэлцэх ёстой. Төлөвлөлт гээл тэгэл мөнгөний зэрэг тавиад. Өнөөдөр манай эдийн засгч өөрөө жижиг цөөхөн параметруудаас шалтгаалж яадаг учраас бол их тооны онлоор гэдэг юм уу математик загварчлалын аргаар ингээд таамаглал төсөөлөл гаргаад явхад бол алдаа их гар. Одоо жишээлбэл 4 сард бид нэр энд таамаглал гаргалаа. 7 сард зэсийн үн унчих юм уу хит өндөр болчихоор яах юм? Нөгөө 4 сард ярьсан төлөвлөлт чи худлаа болчих шин. Тийм учраас бол энэ үндсэн чиглэл би төлөвлөлт гэдэг талаасаа хөгжөөсөө тэгээд тухайн төсөвтэйгөө зэрэгцээд тэгээд төсөм тавигдаад явдаг. Түүнийхээ гүйцэтгэлийг бол хоёулангийн хамт хэлцдэг. Энэ чиглэлдээ хөгжөөд явчих юм бол би үр дүн илүү гарна гэж ингэж бодож байна. Ингээд энэ хуулийн төслийг бол дэмжиж байна. За. Баярлалаа. Эколд. Эколд үгэлээс нэг. За, хаян гэрөө татаад байгаа юм шиг нэрэ. За, хаян гэрөө.